Видео аплод хийх зориг гэдэг чинь аюу том зориг гэдэг. Тэгээд залуужлах биш хэд ч юм уурч байгаа. Би тэгээд янз янзын зүйл ярьчлаа. Ямар амар хичмээр юм бэ? Шээ. Одоо наа хүмүүс юу гэж бодох болоо гэж толгой боддог байхгүй. Одоо найзд юу гэж бодох болоо. Ээж аав юу гэж бодох бол. Тэ. Өөшөө. Бис юу ярьчаа. Гэж толгой байх үед байхгүй. Азар нэг олон үздэггүй л тэ. Гэтэ үзэлч гэсэн юм таньдаг хүмүүс үздэг л тэ юм заримдаа. Одоо яа их вэ? Энд чинь ингээд юм чинь ингээд заргал зовлон хоёр бас зарим үедээ бол баланстай байх хэрэгтэй шүү дээ. Бүх зүйл дээр биш гэхдээ. Гэгэрлэг болсон үед бол гэгэрлсэн дандаа жаргал үлддэг байхгүй. Зовлон ялсан хэлбэр хэлж байгаа. Тэгээ гэгэрлэг болоогүй нөхцөлд бол жаргал зовлон хоёр хосч байх л ёстой. Тэгвэл одоогийнхаар миний яг энэ зүйл чинь гэгэрл биш ээ учраас мэдээж олон хүн бүрхэж байгаа сайхан. Тэгээд өөрийгөө чадварцуулж байгаа сайхан. Тэгээд нэг залуу хүн ч гэсэн дуу хоолойгоо илэрхийлж сууж байгаа сайхан. Эсвэл ингээд хүн болгоны мэддэг мэдээд авчулвал амьдралаа бүтээ өөрчлөх боломжтой. Бараг өгчихсэн бол амьдрах боломжтой. Хүний дээшээ харсан байсан юм амьдрал нь ийм болгож өгөх юм, ийм амьдрал нь ийм болгож өгслөх. Тийм мэдлэгүүд баггүй юу? Тэгээд тэр бодлороо бодож сайхан. Гэхдээ нөгөө бодлоор харин тийм баггүй юу? Яана ингэ бодчих болоо, тэгээ бодчих болоо. Яана одоо ингэх болоо гэл тийм бодлоод байдаг. Гэтэ хамаагүй одоо хийсээр байгаа. Тэгээд яг бас сайн жишгээр харуул одоо тэгэл тэр сайхан шоолуулж байгаа одоо алдартай болсон хүмүүс жишээлбэл харин комеди биш комеди бата тий 10 жилийн угаасаа хийж юм. Тэгээд би комеди юус баг үздэггүй л тий яг ингээ унтахаа өмнө ч юм уу зүгээр фэйсбүүк дээр явж байгаа ганцаар бичлэггүй гэж хардаг. Хаяа тий цөөхөн дотор их цөөхөн өдөр тэг үлдсэн нь аль дээр нь баг харддаг. Гэхдээ ямар ч гэсэн ингээд хүчийг авсан гэдэг нь харагддаг. Тэгэхээр яг тэр хүн 16 10 жилийн дотор бас амжилтанд хүрч болж байна. Тэгэхээр миний эсэл үжигсэн тодорхой хэмжээнд цаг өөр амьсгал бүрдсэн бол би бас өөрөө зөв хүчээх юм бол зөв хүрээлэл зөв багш зөв талга байх юм бол хүрчих юм байна гэсэн юм үзэгтэй байхгүй юу. Тэрээс биш миний одоо ярьж байгаа зарим нь ичмэрсэн юм шүү дээ. Би өөрөө бас харин бэлгийн энерги гэдэг сэдвийг ярих болгондоо би өөрөө араас нь боддог байхгүй юу. Энэ бичлэгийг одоо үзээд хүн намайг юу гэж түүнэх вэ? Цавхаагаар гэж бодох болоо гэж ингэ боддог байхгүй юу. Айдаг ер нь бол тэгээд яг өөрийгөө өргөжлүүл өнгөрсөн амьдралаар хүн болгон чинь тийм төгс амьдралтай биш шүү дээ. Миний эксүүдийн тухай ч юм уу ярилцсан жишээнүүд төр бол зарим нь бол намайг үгүй яддаг ч гэж магадгүй. Тэгээд одоо чи ч одоо хогийн бий чи одоо ийм ярих зүг буруу юм уу гэнгээд хүн дотроосоо бодвол угаасаа ингэж амьдрал зөндөө зөө шалтгаан мундахгүй. Чам шиг юм царай мутаагаар одоо тэг ингэ видеох зөв ч юм буруу ч юм уу. Тэгээд ороогоор зүгэн цайлаг залгаж одоо энийг хэлчихлээ. Тэгээд иймэрхүү зүгүүд байна. Яаж ч сүүлийн хүүхдүүд аягүй царайлаг болсон. Одоо манай дүүнер байна. Дүүнер би ч бас одоо бас уулын залуу хүн мөртлөө бас дүүнертэй болчлаа шүү дээ. Одоо ингээд 14, 15, 16, 17, 18, 19 гэлтэй. 5-аас 10 насны зүйтэй тийм дүүнертэй болцоохгүй. Тэгээд тэднэрийг ингээд харахаар чи өндөр байна, царайлаг байна, мундаг байна. Гэтэ зарим зүйл төр бол бас жоохон алдчихж магадгүй. Тэгээд энэ дээр миний мэддэг сэдвүүд гэж байдаг. Тийм. Тэгээд бас ах нартай уулзсан. Ахнартай уулзсан гот. Ахнар бас зөвлөгөө өгнө. Чиний наа чи ингээ хэтрээд шүү. Ингээ завсан шүү. Гэлтэй ингээ утыг ингээл зарим зөвлөгөө, зарим нь хотлоо зөвлөгөө өгнө. Тэ ингээ аль аль тэнцвэржүүлэл аваа юм. Тэгээ сонс хүмүүсээ үгийг сонсоод явна. Бол хүн болгоны үгийг сонсвол хүмүүс зарим хөдөлж байгаа юм. Яг үндэ. Яг энэ бичлэг үзчихээ залуу хүн байвал эсвэл зүгээр ингийн хүн байсан ч гэсэн хамаагүй. Ер нь гэхдээ ингээд зарим хүн зөвлөгөөнүүдийн боломжтой сонсож байгаа чам унтраад шүү, ус тацтай шүү гэж хэлэх гээд байгаа. Нөгөө талдаа болохоор нэг юм хийж явах тугасаа л иймэрхүү зүйлүүд тохиолдно. Одоо бол би одоо бүр зовлонтойгоо өрнж байгаа өвдөрч эхэлж байгаа. Яа тэгэхээр тугасаа л тэгээд хүмүүс ингээд сонир харахаар харж лээ гэдэг хийчлээ гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ бэлгэнэр гэсэн студиусэн байгаа. Яг нь яг гэвэл айгу чухал сэдв байхгүй юу? Тэгээд би дээрээс нь зөндөө тайлбарсан шүү дээ. Би уулын та нарыг завхааралд сурчилж байгаа биш ээ. Эсвэл ганц бие амьдрал сурчилж байгаа биш ээ. Харин тэр хоёрын дунд байгаа тэр нэг торгон шугамыг олоод авчиж яэл гэж хүсэж байгаа. Тэгээд өөрөө угаасаа бэлгийн энергийн хөлнч тэр тийм хөгжүүлэх ёстой. Заавал хөгжүүлчихэж, хөгжүүлсэн энерги хөргөж тэр нь чигийн хөргөлт болдог байхгүй. Тэрээс энгийн энергийг хөргөж чадахгүй. Хөгжүүлэхийн тулд та гэхдээ хайрлаж дурлах ёстой. Танд тийм сэтгхүү байх ёстой. Эсвэл таны бие махбод чинь тодорхой хэмжээний тийм дур хүсэл, элийн энерги гэдэг зүйл эрүүл сарвалаар төлөх ёстой. Тийм гаж байлаар биш. Тэрийг харин хөргөж сурах гэдэг нь болохоор яг бэлгийн энерги үнцэн хөлөхгүй. Нурт наслуулдаг сүмийг үнцэн заадаг арга барил нь тэр юм.
Тэгэхээр энэ нь болохоор яг хэрвээ задлаад ингээд детальчлаад тайлбарлуул энэ хараа бүр хитэн цагийн сэдв бүтэн өдөржингөө ярих сэдв болчихно. Дадлахгүйгээр 5 минутанд тайлбарлаж байгаа учраас ингээд бичлэг өндөрлөө баяр та.